За мэдээж яриг дэлхийн 1-р дайн бол хүн төрөлхтний түүхийн хамгийн их цус асгаруулсан үйл явдлуудын нэг. За би энд хідэн зураг оруулах гэж байсан та бүгдийг өөрсдөө интернетээр дэлхийн 1-р дайн гэж бичээд зураг хайгаад үзвэл баахан оршуулга өсгөлэн хүмүүс өгсөн цэргүүд, нуувч гэд олон зүйл олж харах байхаа гэж бодсон юм. За магадгүй би та нарт эвгүй сэтгэл төрүүлж мэдгч гисэн. Минийхэр болоо та нар тэр зургуудыг өөрсдөө олж үзэх нь зөв юм аа. Тэгэхээр учир нь тэдгээр нь бол та нарт дайн гэдэг ямар үзэн ядам дотор муухайрам галзуу хэрэг болохыг дахин нэг сануулгах гэсэн юм. За заримдаа бид юмыг жаахан хийсвэр хөндөө ойлгоод байдаг тий. Ямар нэг юмны үр дагаврын талаар дараа нь ярихаар бид хүйтэн хөндий хідэн тоол дурддаг. Тэгэхээр дэлхийн 1-р дайн бол үнэхээр аимшигтай дайн байсан. Ялангуяа энэ дайн нь аж үйлдвэрчсэний дараах анхны томоохон дайн байсан. Зэвсэглэлч энэ утгаараа дайнд хэрэглэгдсэн байна. За дайнд оролцогч альч талуудын бодитоор төсөөлж чадхаас хэтэрсэн хэмжээний цус асгаруулсан дайн байсан. Гэхдээ эхлээд мэдээлэл тоогоор үгүй. Гэхдээ энэ тоонууд ч гэсэн ойлгоход бэрх их тоонууд байгаа. Нэмээд хийхэд бол яг тодорхой тоог нь бол би мэдэхгүй. Тэгэхээр баримжаалах төдийл гэсэн. За тоо тооллохын мэдээг гаргахад мэдээж хэцүү. Цэргийнхний хувьд бол бид хин нь алгацсан хин сураггүй алга болсныг арай илүү мэдэж байгаа юм. Харин энгийн арт иргэдийн хувьд бол үнэхээр зөв тоо гаргаж тоолох маш хүнд бөгөөд бараг бүтэршгүй зүйл. Бөмбөгтөлдөд өртөж үзэгдэх мөргөө үргэлжснээс гадна мөн өсөж сангаж өгсөн хүмүүс ч гэсэн байгаа. Тиймээс тэдний тоог гаргах үнэхээр хэцүү. Гэхдээ мэдээж дэлхийн 1-р дайн байлдааны тултааны үеэр өргөцсөн энгийн иргэдийн тоог баримжаалан гаргасан байгаа. Бүх гарц хохирлоос нь амар үтгсдийн талаар голлон яриа. Дайнд хорхистын тухай ярихад бид шархтагсдаг ч гэсэн ярьдаг. Зөвхөн амар үтгсдийн талаар тэдний баримжаалсан тоог ярьж үзэх юм бол та бүхэн өөрсдөө баш цаашид судлаад энэ дайны гар зохиорны хэмжээний талаар өөрийн төсөөлтөө болохыг хүсэж байна. За дэлхийн 1-р дайнд нийт 16 сая хүн амь өргөсөн гэсэн тоо байдаг. За энэ тоог задлаад үзэх юм бол 8-аас 10 сая нь цэргийн албан хаагчид байсан. Тэгэхээр ийм тооны цэрэг амь алдсан гэсэн. За энэ бол амь өргөсөн цэргийн тоо. Тэгэхээр энэ тоо бол миний олж үзсэн материал дээр байсан тоолдоо за нийт амь өргөдөгсдийн бараг 16% нь бол Антантын талынх үлдсэн нь 40% нь бол ойролцоогоор төвийн хүчнийхний амь өргөдөгсөд байсан. За альч талынхын тухай ярьсан дэлхийн 1-р дайны амь өргөдөгсөд нь саяар л яригдаж байгаа хэргэлтэй. Харин үлдсэн хүмүүс нь бол өөрөөр хэлбэл бараг 6-аас 7 сая хүн нь бол энгийн номхон иргэд байсан. За энэ тоо бол яг цэрэг дайны үйл ажиллагааны үр дүнд үргэлжсэн хүмүүсийн тоо. Тэгэхээр энэ бол яг дайн тулаанаас бол амь өргөцсөн иргэд гэсэн үг. За мэдээж гол хохирлыг бол Антантын талын иргэд амссан 3 холбооны гэсэн үг л дээ. Хэрвээ та нар баруун фронтын байлдааны хөвшлэн хаавар болж байсныг санаж байгаа бол ойлгомжтой байна. За мөн Дарамт фронтын тулдаанч болж байсан. За ихэнх нь Оросын газар нутаг эсвэл Оросын эзэнт гүрний мэдлэлд байсан газарт явагдаж байсан тий. Баруун фронтын хувьд байлдааныхын ихэнх нь бол Франц болон Бельгийн газар нутагт болсон. Мөн Итали чухам эдгээр орнуудад байлдааны тулдааны ихэнх нь болсон. Иймээс Антантын холбооныхны энгийн иргэд дайн байлдааны улмаас хит их давуу гарцаад тоогоор өргөцсөн. Энгийн иргэд яг байлдаанд өртөөгүй ч гэсэн ган ачиг өлсгөлэн зовлон өвчин зовлонгийн алангаар нь ч гэсэн өргөцсөн байж болно. Тэгэхээр үүний тулд бид эхлээд төвийн хүчнийхний хийж байсан бүсэлтүүдийн тухай ярих хэрэгтэй. За та нар мэдэж байгаачлан бол бүсэлтэд байгаа иргэд олигтой хоол ундгүйн дээр Испанд томууд игдсэн байсан. Тэгэхээр үнэхээр аимшигтай нөхцөл байдал үүссэн хэрэгтэй. Тэрнээс 7 дор юм бас болж байсан. Тэгэхээр заримдаа түүхийн номонд бол бичлэгээ үлдээдэг тэр үйл явдлууд юм тий. За дэлхийн 1-р дайнд үйлдэгдсэн ч гэсэн хүмүүс ихэнхдээ марцдаг нэг үйл явдал бол Армени үндэстнийг хомроглон устгасан явдал. За Османы эзэнт гүрний нэгэн хэсэгт болсон энэ үйл явдал нь дэлхийн 1-р дайнаас өмнө эхэлсэн ч гэсэн дайны үеэр бүрэн хүч авч за миний олж мэдснээр бараг 1 саяас 1.5 сая арменчуудыг зохион байгуулалттайгаар устгасан. За хүүхэд эмэгтэйчүүд, эрчүүдийг ялгалгүй те Османы эзэнт гүрний бодлогоор зохион байгуулалттайгаар хүс тэмцэрснийг би хэлж байна. Тэгэхээр энэ бол үнэхээр гутамшигтай үйл явдал бөгөөд хүн заримдаа ямар муухай байж чаддгийг энэ таанууд хэлээд өгч байгаа юм. Тэгэхээр энэ бүх мэдээллийг өгөөд байгаа шалтгаан нь бол бидэнд юмыг өнгөрсөн хонь хийсвэрлэн төсөөлөх амархан байдаг ч гэсэн яг амьдрал дээр ямар аимшигтай болохыг би ойлгуулахыг хүсэж байгаамаа. За та бүхний анхаарал Атлантик сар тутмын сэтгүүлийн 1922 онд хэвлэгдсэн 129 дугаар дугаарын нэг хэсгийг толилуулъя. За тэгэхээр энэ хэсэг Жозеф Тамилтигийн номонд оруулсан байдаг. Жозеф Тамилти гэдэг Вудро Вилсоны нарийн бичиг байсан хүн л дээ. Энд тэр Вудро Вилсоны дэлхийн 1-р дайнд оролцохоо зарлах үедээ хамт байсан тухай бичсэн байгаа.
За энэ хүний бичсэн үг бүхий л дайнаад одоо тухай хэлэхдээ тохирох юм шиг одоо байгаа нь одоо нэлээд хачирхалтай. Тэгэхээр дайны цагийн одоо ерөнхийлөгч дайн зарлаж байгаа нь одоо дараа нь их л холын одоо үр дүн дагуулсан. Одоо 1917 оны 4 сарын алдарт дайн зарласан үгийг хэлж байхдаа ерөнхийлөгч одоо хүмүүс түүнийг цагаан ордноос Капитол хүртэл ирэх буцах замд нь гудамжинд цорайтуулан дэмжиж байгааг сонсож байсан. За энэ нь түүний эрхийг бичлэн харсан Тималтигийн одоо дүрслэн бичиж байгаагаар шүү дээ. Тэгэхээр түүний бичснээр Вудро Вилсон эргэж ирээд хэсэг хугацааны туршид өрөөндөө царайнд цайжсан дуугаа сууж байсныхаа эцэс тэрээр тэд одоо яагаад алга тушаад байсан юм болоо? Миний өнөөдрийн хэлсэн үг манай залуусыг өхөл рүү илгэж байгаа хэрэг үг байсан шүү дээ. Үүнийг алга ташин хүлээж авах нь ямар хачирхалтай хэрэг вэ гэсэн байгаамаа.